Одмондөр сувг тавтай морил биологчлогч инхбат Европ судлаач мөнхцөл бурхтын домог нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Нэвтрүүлэг танд YouTube-ийн Одмондөр сувгаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 столгоны Одмондөр радиогоор хүрч байна. Дугаарыг илүү эрүүл, илүү бүтээлч Iron Circle болон хариултаа хадгалыг үйлчлэгийг санал болгож байгаа Худалдаа хөгжлийн банк ивент итгэж байгаа. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. Сайхан баярлсан уу? Сайхан. Чи сайхан баярлсан уу? Сайхан баярлалаа. Баярлууллаа. За бада баярлаа. Өнөөдрийн нэвтрүүлгийг хамтдалж байгаад. За эцсийн мөчт хэлмээргүй байна. За уучлаарай. Хүлцэлвчи. За өнөөдрийн бит хоёрын ярилцах домог бол Грекийн домог зүтэр гардаг гайхалтай далавчтмаар Пегасус болон түүнийг номготгосон агуу баатруудын нэг Белерафон хоёрын домог юм байна. Нэг асуулт байна. За. Harry Potter дээр нисдэг амьтан гардаг штэ. Hippogriff гэдэг. За. Тэр энэ Pegasus-аас санаа авсан баг. Болно. Тий. Ер нь бол нисдэг морь ганцхан байдаг. Тий, яг Грекийн домгуудаа бол ганцхан морь байдаг. Тэр бол Pegasus, цагаан өнгөтэй. Тэгэхээр бусад ер нь нисдэг морьтой тийм үйл явдал гардаг уран зохиолч юм уу кино энэ Pegasus-аас санаа авсан баг тийм ээ. Тийм. За тэгэхээр Bellerophon гэхээр бас тий бид нар нөгөө нэг Ираклис ч юм уу Персис чиг сайн мэддэг бааtruул биш. Гэхдээ тэр бол Грекийн домог зүйдээ бол баатруудын үеийн агуу гайхалтай баатруудын нэг. За тэгээд нөгөө Грекийн домог зүг бид нар одоо ингээд анзаараад хараад хаар яагаад агуу баатар болчиход байна гэхээр нэгдүгээрт тавих шаардлага нь бурхтын үрсад байх хэрэгтэй. Хоёрдугаарт мэдээж Юрусын их хүч чадалтай. Тэгээ бас төгс гоо үзэсгэлэнтэй байх хэрэгтэй. За Bellerophon баатар бол энэ гурван шинжиг гурван ингээд агуулсан баатар юм байна. За түүний эцэг нь Тэнгис далай хар салхи газар хөдлөлт хурдан хүлэг мордыг ивэгч бурхан Посейдон. Эцэг нь үү? Тий. За. Түүний эцэг нь Посейдон, харин түүний ээж бол Коринтын хаан Глакусын хатан Эвреноме гэж үзэсгэлэнтэй хатан байна. Тэгэхээр Коринтын хаан Глакус Bellerophon баатрыг өөрийн хүүшиг өсгсөн. Хэдийгээр те далай тэнгисийг иргэшигчин хүү боловч өөрийн хүүшиг өсгөөд ханхуу ясаар өөрийн ордондоо өсгсөн тийм хаан байгаа. За тэгээд Bellerophon бол далавчт морь Pegasus-ыг номготхон уналсан эр зоригт баатрээр бөгөөд далавчт хүлгийнхээ хамтаар зөвхөн одоо бурхтын оршдог те Олимп пол руу нисэж бурхатай зэрэгцхийг хүссэн. Бас түүнийхээ хариуд эмгэлтэйгээр хувь тавилан дууссан баатар юм байна. Тэгэхээр Bellerophon чинь Pegasus-ыг номготгосон юм байна. Тийм. Clash of the Titans ч юм уу нөгөө 2 дугаар анги Wrath of the Titans тэрнэр болохоор нөгөө хин чин унаад идэг штэ. Persis унаад идэг. Тэрний морь болж үнж хүлэг болж гардаг штэ. Тий. Гэтэл тэгвэл худлаа юм байна. Тийм тэр бол нөгөө Clash of the Titans, Wrath of the Titans бол маш гоё кино би дуртай. Аврах том амьд гардаг Ortrus гээл Cerberus гээл домог дээр гардаг аимшигтай мангасуудыг хүн өөрөө яаж дүрслэнийг нь харах бол маш гоё. Гэхдээ тэр домог дээр гарч байгаа харилцаанууд, нюансууд, үйл явдлууд бол худлаа. Гэхдээ маш сонирхолтой. Тэгээ тэрэн дээр Persis чинь далавчт морийг хүлэлдэг. Гэхдээ тэр далавчт морь нь хар өнгөтэй байдаг. Тийм хар өнгөтэй. Гэтэл Pegasus маань цагаан өнгөтэй юм байна. Тийм үү. Харин гоё шүү дээ. Гоё. За тэгээд Pegasus-ыг номготгосон баатар нөрөө Bellerophon юм байна. За Bellerophon-ийнхоо төрж өссөн талаар ярилцъя. Bellerophon түүнд төрөхөд өгсөн нэр нь бол Hipponos юм байна. Hipponos гэдэг нэртэй. За тэгээд яагаад Bellerophon гэдэг нэртэй болсон бэ гэхээр мэдээж ханхуу эрэлхийг зоригтой эцгэнтэй одоо Glacus хаан нь түүнийг ханхуу ёсоор өсгсөн учраас бэр чадалтай зэвсгийн эрдэмт онцгой нэгэн байсан. Тэгээд багада залуучуудтай үеийнхээ нөхдүүдтэй хөвгүүдтэй хутга шидэж тоглож иж л дээ. За. Хутга ингэ шиддэж штэ юм зоож тэгэж шидэж агаад санамсаргүйгээр Коринтын нэгэн сурвалжт гаралтай Belarus гэдэг эрхмийг санамсаргүйгээр хатгаад алчихсан юм ба. За тэгээд Belarus гэдэг хүнийг хатгаж алсан учраас Belarus-ыг устгасан, Belarus-ыг хөнөөсөн гэдэг нэр гараад түүний нэр нь Hipponos биш Bellerophon. Зүг. Болсон юм байна. За тэгээд хүний аим одоо санамсаргүйч байдаг хүний аим хороосон учраас түүний одоо ял шийтгэл болоо түүнийг төрлөх нутгаас нь харь нутагт цөлж. За тэгээд тэрээр харь нутагт цөлөгдөөд хаана очсон бэ гэхээр Тэринст. Арголидийн эхийн бэхлэлтүүдийн нэг болох Тэринс хотын Protus гэдэг хаанд тэр очсон юм байна. Тэрэн хэсүүдэлж байгаа цөлөгдсөн газар нь тийм байна. За тэгээ Protus хаан бол их өгөөмөр хаан байсан. Тэр өгөөмөр индрэнгүй өшөөнгөө сайн хаан байсан. Нэр төр ёс төрийг юу н хадгалдаг хаан байсан учраас хэдийгээр гэмт хэрэг үлдсэн ч гэсэн санамсаргүйгээр үлдсэн. Тэгээд мэдээж Коринтын хааны хүү байсан учраас түүнийг ордондоо таатайгаар хүлээн аваад гайхалтай сайхан зочилсан юм байна.
За тэгээд Белерофон монод гайхалтай, хүч чадалтай бэр танкетэй залуу мөн төгс гоо үзэсгэлэнтэй сайхан залуу байсан. Мэдээж бурхны хүү юм чинь. Тэгээд хааны Протус хааны ордонд ирэхэд Протус хаан тэнд өгөөмөр хандаад түүнийг хаан хүү өөрийнх нь ордонд зочлон ирсэн тул сайхан дайлж цайлж найр наадам хийж түүн зориулж түүнийг өөрийнхөө ордонд их тухтай сайхан байдлахаар ирмэлзэж. За эртний грекийн ахуй соёлд бол Зения гэснийг ойлголт байдаг. Зения Зения гэдэг одоо овцны брэнд байдаг шүү дээ. Мэдгүй байна тэрийг. Яг тэрүүгээр нэрлсэн баг. ZEGNA гэж бичдэг үү? CZENIA. Тэгвэл арай өөр. Зения. За энэ нь одоо ямар утгатай, ямар агуулгатай зүйлийг хэлээд байна гэхээр Зения гэдэг нь гэрийн эзэн зочин хоёрын хоорондын харилцааг зохицуулсан тийм code of conduct буюу те ёс зүй харилцааны хэм хэмжээ юм байна. За үүнийг эвэгч одоо бурхан нь бол тэнгэр хэрсэг иршиг Зевс маань юм байна. Тэгэхээр энэ Зения гэдэг харилцаанд яадаг вэ гэхээр чи өөрөө тэр айлд зочин болж очисон бол чи тэр зочиндоо хүндлэх хүндэтгэл байх ёстой. Харилцаа ёсны хэм хэмжээ байх ёстой. Зочин ч гэсэн одоо гэрийн эзэн ч гэсэн түүний гэрт нь харь нутгаас зочин ирсэн бол түүнд зохистой хүндлэлийг үзүүлэх ёстой, дайлж сайлах ёстой тий. Ундаас чадарсан бол амраах ёстой. Тэгээд ер нь тэр зочин гэрийн эзэн зочин хоёрын хоорондох харилцааны хэм хэмжээг тодорхойлсон тийм зүйл байна. За тэгээд эртний хаадууд ер нь грекийн соёлтой домгуудаа тэр Зениаг баримтлан гэдэг бол маш чухал нэрүндийн асуудал юм байна. За тэгэхээр энэ одоо Зения маань энэ домог дээр зөрчигддөг байхгүй. Белерофон маань Протус хааны ордонд ирсэн. Тэр мэдээж гэрийн эзнийг хүндэтэлсэн те сайхан найрсаг байж тал Протус хааны үзэгсэлэнт гэргий Антея гэдэг хатан Белерофонд дурлцсан байна. За тэгээд Антея хатан яасан бэ гэхээр түүн дурлцсан учраас түүнийг амрагаа болгохоор шийдээд ингээд дурлалын юм сэтэл явуулаад мессеж явуулаад эргүүлэх гээл байж л тээ. Гэтэл нөгөө Белерофон өөрөө нэгдүгээр Антея хатан сонирхоогүй, хоёрдугаар Зения хүндэлдэг байсан учраас би гийчин зочин учраас гэрийн эзний их нэртэй, гэрийн эзний охинтой ч юм уу те аавн зөвшөөрөхөөс нааш Янаг амргийн харьцаанд орж болохгүй, Иремийн харьцаанд орж болохгүй гэсэн одоо ойлголттой. Тэр одоо Зенийг хүндэлдэг байсан учраас Антея хатны тэр дурлалын саналуудаас нь татгалцсан юм байна. Гэтэл Антея хатан тэрэнд хорсчлээ. За. Үзэсгэлэнтэй хатан байгаад байдаг, сайхан залуу байдаг. Гэтэл өөрийг нь татгалцчлаа гэд Антея хатан ер нь бол өшөө авахар шийдээд их хорсоод нөхтөө очиод ингэж хэлчихэж. Чиний энэ хүндэт зочин Белерофон ч намайг хүчинт гэж оролдлоо. Охтуудаас олж их юм болно шүү дээ. Хаттаас. Тэгээд нэг гэрийн эзэн зочин хоёрын харилцааны ёс зүг Зениагийн хүн чинь зөрчлөө. Энэ хүнийг алах хэрэгтэй гэд нөхртөө итгүүлчих. Гэтэл Протус хаан яасан бэ гэхээр түүнд нь итгэсэн. Протус хаан гэхдээ Белерофоныг хүндэлдэг, түүнийг хайрладаг байсан. Тэр гайхалтай ёс зүйтэй, үзэсгэлэнтэй бурхны хүү байсан учраас тэгээд Протус хаан ямар шийдвэр гаргасан бэ гэхээр нэгдүгээр тэр өөрөө Зенийг хүндэлдэг учраас өөрөө зочноо алж болохгүй. Өөрийнх нь ордонд тэр зочин өгөж болохгүй. Тийм учраас өөрийн хатан маав Ликийн хаан Йобатест нууц захиа бичээд Белерофоны хөнөөгөөрөө ийм шалтгааны улмаас түүний хөнөөх шаардлагатай. Би өөрийн ордонд энэ хүнийг алж болохгүй байна гэд нууц захиад байгаад Белерофоныг Ликийн нутаг руу явуулж байгаа. За Ликийн нутаг маань одоогийн Анатолийн хойг тэ Туркийн газар нутагт байдаг. Эгийн тэнгисийн эрэг орчим, үзэсгэлэнтэй, үржил шимтэй, эртний соёл иргэншлүүдийн үлгийн нутаг болсон газар нутаг юм байна. За Ликийн хаан Йобатес руу Белерофон маань нөгөө захиаг аваад өөрөө захианд ямар агуулга байгааг мэдэхгүй Ликийн нутагт очиод Йобатес хаантай уулзжээ. За Йобатес хаан ч гэсэн нөгөө Зенийг хүндэлдэг хаан байсан учраас өөрийнх нь ордон, өөрийнх нь нутагт те бурхтын үрсад Коринтын хааны хүү хүрэлцэн ирсэнд баярлаад тэр хүүд зориулаад 9 хоног найр наадам хийсэн байгаа. Захиаг уншилгүйгээр 9 хоног түүнд гайхалтай сайхан найр наадам хийгээ түүнийг дайлж цайлаад өөрийнхөө сурвалжит бусад те хаад ноёдуудыг ураад өргөө гэрт минь Белерофон зочлон ирсэн гэд зохиосны хүндэтгэлийг үзүүл сайхан найр наадам хийж. Тэгээд найр наадам болсны 10 дахь хоног дээр 9 хоног сайхан найр хийгээд 10 дахь хоног дээр нь өөрийн одоо тэ хүргэн Протус хааны илгээсэн захиаг Белерофоны дайж авчирсан захиаг нээгээд онгоод л Йобатес хаан одоо хатам аваасаа
Белерафоныг устгахыг хөнөөхийг хүссэн байсан. За тэгээд тэр нь Иопатес хаанд хүнээр тусч л дээ. Яагаад гэвэл тэр Белерафонд хайртай болчихсон байсан. Гэхдээ нэг янаг амраг юм биш, хайр хүндлэлийн хайр. Хайртай болчихсон байсан, гайхалтай сайхан залуу, сайхан баатар ирдэ, ёс зүйтэй, бие гоё авч явдаг хүн байсан учраас түүнд хайртай болчихсон байсан учраас өөрөө түүнийг алж зүрхэлсэнгүй. Гэхдээ устгах ёстой гэдгийг ойлгож ирсэн учраас өөрийнх нь охины хүчрхийлэх гэж оролцсон байсан учраас түүнийг хэрхэн устгах вэ гэж бодож жагаад түүнийг өөрийн гараар алгүйгээр харин түүнийг устгаж болох хэцүү даалгавар сорилтуудыг түүнд өгөө гэж шийдсэн байгаа. Ухаан сэлтлээ тийм байна. За тэгээд түүнд ямар хэцүү даалгаврууд өгсөн бэ гэхээр хамгийн ихний хэцүү даалгавар нь бол Кимера хэмээх аимшигт мангасыг устгах байсан. За Кимера гэдэг нь эртний грекийн домогзууд гардаг мөртлөө байршлын хувьд бол Ликия нутаг буюу одоогийн Туркийн газар нутаг Анатолийн хойг орчим байдаг байсан аимшигт мангас юм байна. За тэр мэдээж нөгөө мангас Тифон, Эхидна хоёрын үрсад. Грекийн домгийн бүх аимшигт мангасууд тэр хоёрын үрсад байдаг. Тэр хоёрын үрсад. За Кимераг дүрслэх юм бол тэр арслангийн толгойтой, ямааны биетэй, бас ямаан толгойтой зэрэг тэгээд сүүл нь могоо боловч могоо сүүлнийх нь үзүүрт могоон толгой байдаг. За хоёр толгойтой юм ба штэ. Бараг гурван толгойтой. Могооны толгой, ямааны толгой, арслангийн толгой. Биенийх нь хэлбэр нь арслан шиг. Тийм аимшигтай мангас. Тэгээд тэр гурван толгоогоороо галаар ингээд түлж хайлам галтуул шиг галаар түрэгдэг аимшигтай мангас байж. Тэгээд тэр мангас Ликийн нутгийг төвөөж байж. За тэгээд Иопатес хааны Белерафон баатарт өгсөн анхны даалгавар гэвэл аимшигт Кимераг устгах байсан юм байна. За ер нь бол Кимераг янз янзаар дүрсэлдэг. Тэгээд түүний ер нь бол нэрний агуулган ч гэсэн одоо олон төрөл ч юм уу бүхнийг төлөөлөх ч юм уу нэг тиймэрхүү утгатай. Яагаад тэгэхээр тэр өөрөө арслангийн толгойтой, ямааны биетэй, могооны сүлтэй учраас. Монгол ардын үлгэр байдсан шүү дээ. Тэмээний тухай. Тийм. Бус амтнаас бус янз янзын эд эрхнийг зээлээд одоо олон амтны шинжээг агуулсан амтан гэдэг. За нэг тиймэрхүү мангас байж л дээ. За тэгээд Кимераг устгахын тулд Кимерад ойртон очих арга байхгүй байсан. Тэр аимшигтай. Хүчтэй галаар төрөгдөг Белерафон нүцгэн гараараа зэвсгээр Кимераг устгах ямар ч арга байхгүй байсан учраас тэр далавчт морь Пегасусыг номтохоор шийдсэн. Пегасустай бол тэр аратныг устгах боломжтой юм байна гэсэн юм. Нисэх ёстой учраас. Тийм байна. За тэгээд одоо бүгдээрээ Пегасусын талаар ярилцъя. Түүний гарал үүслийн талаар. За тийм. Хойло Пегасус өмнө хамтран ажиллаж ярив. За тийм. За дугаарыг илүү эрүүл, илүү бүтээлч ураатай Iron Circle компани ивент итгэж байгаа. За ийм тавилгын юунууд байдаг шүү дээ. Хавтангууд. Тийм. Энд чинь маш сайн чанартай байх ёстой юм. Би энийг нэгт ойшоодгүй, ер нь мэддэгчгүй байж. За. Тэгсэн чинь урдаас нэг тавилга захиалдаг байхгүй юу манайх. За тэгэл гоё шин тавилга яриад нэг гоё байсан чинь айгу муухай өнөр ороод идэв юм бэл. Тэр тавилганаас муухай өнөр гараад уу? Тийм. Тэгээд ингээ өмсгөө хувцсан ингээ байж хаа тэр айгу муухай өнөр орчдөг. Тэгсэн чинь юунд давид юм гэсэн чинь тэр хавтандаа байд юм гинэ. Тэр хавтанд маш сайн чанарын удаа байж ич тэг өнөр гарахгүй ямар нэгэн энэ чи зарим муу тавилгууд нь эрүүл мэндэд хортой гэж. Одоо жишээлбэл нараа ENF стандартыг одоо формалдегид гэдэг нэртэй бодис байгаа байхгүй юу? Энэ бодистой чинь эрүүл мэндэд маш хортой юм. Тэг хавдар үүсгэх эрсдэлтэй гин. Тэг за хавдар үүсгэх юм ахэд ер нь тэр астмтай хүүхд мөхтийн шинж тэмдгийг өвдөр илүү болгодог. Ер нь нэлийн асуудалтай юм байна шүү дээ. Тэр ёстой мэддэг байж. За харин бүр сүултэл мэдж авлаа. За тэгвэл манай Iron Circle-ийнх маань маш сайн чанарын одоо шин стандартын юм хавтан оруулж ирж байгаа юм. За сайн чанарынхаас гадна илүү бат бөх мат гадаргуутай одоо ийм сайн чанарын өнгөлгөөтэй юм байна. За мөн даралт температурын нөлөөгөөр бэхжүүлсэнд болохоор та хавтан хэлбэрчлэлтийн хувьд ийм юу гинэ. Тогтвортой бат бөх гэдэг хотоожгүй үгээд ингэ хачин болчдөг штэ. Тийм чиг аваад хэлбэр нь өөрчлөгдөөд ингээд хүмбийдэг. Тийм биш юм байна. За мөн усан суурь цав ашиглан барьцалтуулсан болохоор бусад ижил төрлийн хавтангаас ус чигэнд илүү төсвөртэй гинэ. За мөн элдв үнэргүй байдгаараа давуу талтай гэж байна. За тэр үнэргүй гэдэг чинь бол маш чухал шүү нэрэ. Муухай үнэр ороод бүр хичнээн муухай гэж бодож байна. За энэ шин стандартын ENF гэдэг хавтангийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99-ээс 2087
За 9988 9921 болон уранган худалдааны төвийн Formore гэдэг шоурум байгаа юм байна. Уранган худалдааны төв. За энэ дээр очиод давтангуудаа үзэх боломжтой байна. Тэгэхээр тавилга хийж болно, галтайгооны тавилга хийж болно, унтлагын өрөөний тавилга бүх тавилгыг хийж болох юм байна. Хийж болох юм автангууд. Тэгээ формалитигээ дагуулаагүй. Тий. Тэгээ үзэгчид сонсогчд маань энэ дээр ер нь маш тий анхаарал тавих хэрэгтэй. Ягаад гэвэл бид нэр гэртээ нийт амьдралынхаа ихэнх дийлэн хугацааг өнгөрөөдөг. Гэтэл тэр орчин маань гэр бүлд маань өөр хүүхдүүд маань эрүүл аюулгүй байх хэрэгтэй. Гэтэл бид нар яг үүндээ тавилгын хавтанд имийг ер нь анзаарахгүй л авчдээ шүү дээ. Ер нь анзаарахгүй авчдаг юм. Зүгээр л тавилал бол тавилаг хоёр мод энд эвлүүлээл тэгээ тавилга гэж боддог байсан. Гэтэл тэр чинь үгүй байсан юм байна. Тийм байна. Энэ маш хэрэгтэй. Маш нарийн стандарттай байна. Тийм байна. За ингээд манай нэвтрүүлгийн ивент тэтгэж байгаа Iron Circle компанид баярлалаа. За баярлалаа ивент тэтгэжтэй. За хоёлаа одоо Pegasus-а түүний гарал үүслийн талаар ярилцъя. За чи санаж байгаа бол мөн үзэгчид сонсогчд маань санаж байгаа бол Medusa гэж үзэсгэлэнт тахилж байсан. Одоо тахилын сүмийн Алтан охин тэнгэр Афинагийн тахилын сүмийн тахилж маш үзэсгэлэнтэй. Одоо элдв тахилга зан үлийг гайхалтай. Одоо Нямбай, Чамбай мөн үзэсгэлэнтэйгээр үлддэг. Тэр хар багасаа Афина охин тэнгэрийн тахилын сүмд ажиллахыг хүссэн. Ажилд орохыг хүссэн гэх юм уу те. Түүний тахилж болохыг түүний суу алдар нэрийг мандуулахыг хүсэжсэн тийм үзэсгэлэнтэй Горгон охин байсан. Горгон гэдэг нь бас л нөгөө Эхидна Тефон хоёрын урсаад эгчдүү 3 Горгон байсан. Тэр гураас хоёр нь өгшгөө мөнхийн одоо мангас хэрнээ нэг нь энгийн хүн төрсөн Медуза юм байна. За тэгээд Медуза маань Афина охин тэнгэрийн тахилын сүмд багасаа очоод түүний тахилын сүмд шаваар ороод элдв тахилах шашны зан үйл энэ бүгдийг гарамгаа сайн сураад гайхалтай сайн тахилж болсон. Тэгээд Медузагийн тэр гайхалтай сайн тахилж болсон Афина охин тэнгэрийн тахилын сүмд ингээд хүмүүс одоо энгийн иргэд хүмүүс 1000-1000-аараа 100,000-аараа ингээл түн рүү цуврсаар байсан. Шалтгаан нь Афина охин тэнгэрийн суу алдрыг мандуулах гэж биш, үзэсгэлэн тахилчийг нь харах гэж очдөг байсан. Хэдийгээр өөрийнх нь сүмд олон мянган хүн ирээд өөрт нь залбираад өөрийнх нь суу алдрыг мандуулж байгаа нь Афина охин тэнгэр таалагдж байсан боловч нэгэн удаа тэр олон одоо тэг үзгэж ирсэн хүмүүсийн дундаас нэг залуу Медузаг хараад энэ үзэсгэлэнтэй тахилч чинь Алтан охин тэнгэр Афинагаас илүү үзэсгэлэнтэй юм биш үү? Афина охин тэнгэрийн үсснээс илүү үзэсгэлэнтэй гоо охин байна гэдээ болтчихсан юм байна. Афина охин тэнгэр алтарсан шаргал үсээрээ алтартай байсан. Тэр нь Афина охин тэнгэр таалагдаагүй. Тэгээд өөрийнх нь тахилын сүмд яагаад н хүмүүс мөргөлчөд 100-100-аараа 1000-1000-аараа ирээд байгаа учир шалтгааныг нь зөвхөн Афина охин тэнгэр зогсохгүй бусад хүмүүс ч гэсэн ойлгоцсон байсан учраас түүний эгог нь хүндчихсэн байгаа. За тэгтэл нөгөө тал тэнгэр далаа тэнгисийг эргчээж Посейдон Афина хоёр ч асуудалтай мөнхийн тэмцэлтэй өрсөлдөөнтэй. Учир нь Афин хот маань өөр нэртэй хот байсан байхгүй юу? Афин хотыг өөрийн хот болгоод өөрийн нэрийг өгөөд өөрийг нь эрхшээгч хот болгохын төлөө Афина охин тэнгэр Посейдон хоёр өрсөлдөөд муудалцж байсан. Тэгээд энэ тулаан тэмцэлд Афина охин тэнгэр ялаад Афин хот түүний нэрээр нэрлэгдээд түүний тахилын сүм тэнд баригдсан юм байна. Посейдон түүнд ялагдсандаа их хорсож исэн учраас Афинагийн нэр нүрийг доромжлох, гутаах, түүний сахилын сүмигтэй тахилын сүмийг шившиг болох боломжийг хүлээж исэн учраас тэр үзэсгэлэнтэй тахилч Медуза гэсэн олоод харцсан. Гэтэл Афина охин тэнгэр чинь өөрөө ариун охин тэнгэр. Онгон бие хатгалах, ариун бие хатгалах, андгаа тангараг өгсөн охин тэнгэр. Түүний тахилын сүмийн тахилчид ч гэсэн тийм байх учиртай. Медуза маань тийм байсан. Гэтэл Афинагаас өшөөг авахын тулд түүний тахилын сүмийн нэрийг бузралахын тулд Посейдон Медузаг бузралахаар шийдсэн байна. Тэгээ түүний үзэсгэлэнтэй тахилчийг дагаал эргүүлээл өөрийн болохгүй л өөртөө оруулах гал оролдоод байж л дээ. Медуза мэдээж тэрэнд нь бууж өгөөгүй. Гэхдээ нэгэн удаа Медуза маань далайн эргээр алхаж итэл тэнгис далай эрхшээгч маань далайгаас гарч ирээд түүний хүчээр хөөгөөд Медуза одоо Афина охин тэнгэрийг өөрийг нь авар нэвэн гэж найдаад тахилын сүм рүүгээ гүйж ортол түүний хөшөөний өмнө нь Посейдон Медузаг манд бузралсан юм байна. Энэ бүгдийг Афина охин тэнгэр хараад байжсэн. Тэр зүйл дуусны дараа Афина охин тэнгэр гарч ирээд Посейдоныг буруутгахын оронд Медузаг ариун тахилын сүмийн нэрийг бузраллаа.
ариун тахилчдын маань нэр нүрийг гутаалаа хэмээн түүнийг хараан хөөсөн юм байна. Харахтаа түүнийг чиний наад царайр өнөдрөө игтлэн харсан хүн болгон чулуу болгон хуурдаг боллоо гэд хараагаад түүний үзэсгэлэнтэй нөгөө өөрийнх нь үснээс илүү үзэсгэлэнтэйгээд хэлсэн сайхан үсийг нь 100 эсгэрсэн хорт могоо болгон хуурсан. Ийм учиртай байсан юм тий. Тэгээд Медуза маань Посейдоноос л болсон юм байна шүү дээ тий. Афинагаас ч болсон. Яалэлнээс нь л юм байна. Тий. Тэгээд энхүү өөрийг нь нүтрүү нэгтлэн харсан хүн болгон чулуу болон хуурдаг. Үсний үзэсгэлэнтэй үснийх нь оронд мянган эсгэрсэн хорт могоо гардаг болцсныг мэдсэн Медуза маань зугтсан. За тэгээд зугтаад өөрийн 2 горг нэгчтэйгээ нэгэн арал дээр амар жимээр амьдарч ээж л дээ. Ягаад тэгэхээр харсан хүн болгоно, хайрлсан хүн болгоно чулуу болгож хуургаад байгаа учраас. Гэтэл нөгөө аимшигт могоо Медузаг хороох нь өөрөө одоо юу болчих л дээ. Баатар Ирс өөрийнхөө бэр чадлыг гайхуулах нэгэн чаленж болсон, сорилт болчихсон. Тэгээд түүний толгойг авах гэж олон мянган Баатар Ирс 100 турш Медузаг хөөж араас нь явсан боловч нэгэн ч эргэж ирээгүй. Бүгд чулуу болсон. Гэтэл Персеус Баатар маань тэр бол Тэнгэр Ирсийг хэрэгшигчин хүү. Тэрний домг руу үзэгсэл сонсогчд маань ороод үзүүл нэвтрүүлгээ илүү харуул илүү дэлгэрэнгүй мэдэх байх. Ер нь бол Персеус Баатар маань Медузагийн толгойг олж ирья гэж явсан. Түүн тэгээд Афина охин тэнгэр Эрмис тэгээд Дархан бурхан Эфест 3 туслаад ер нь бол Персеус маань явж агаад Медузаг толгойг нь завчиж хороосон. Тий, Clash of the Titan-ы зохиололын юм тийм. Тий. Медузагийн толгойг нь завчиж хороосон боловч Медузагийн толгойг шидэт хүүдиндээ хийгээд аваа явсан. Учир нь толгойн тасарсан боловч түүний харцны эцлэн харсан болгоныг чулуу болгон хуурдаг шидэн арилаагүй. Тийм учиртай юм байна. Гэтэл түүний толгойг ингээд цавчхад түүний тэр биенээс годроодсон харц уснаас Хрисаур, Пегасус нэртэй 2 аратан төрсэн байгаа. Пегасус бол далавчтмор. Хрисаур бол бодон хаан биетэй, толгойтой, алтан сэлэмтэй Баатар Ир төрсөн гэж гардаг. Тэгэхээр Пегасус бол Медуза болон далаа тэнгисийг хэрэгшээгч 2-ын урсаад юм байна. Далавчтмор. Тийм учиртай юм байна. За тэгээд мэдээж нөгөө яагаад далаа тэнгисийг хэрэгшээгчээс морь гарчва гэж юм те. Далаа тэнгисийг хэрэгшээгч Посейдон маань далаа тэнгис, далайн хар салхи хүлэг морьдыг ивэгч бурх юм байна. Хүлэг морьдыг бас ивэдэг шүү дээ. Тийм учраас Пегасус түүний урсад болон төрсөн. Нөгөө талаас Белерофон өөрөө далаа тэнгисийг хэрэгшээгч хүү учраас тэр хүлэг морьд туртай. Тэгээ догшин зэрлэг хүлэг морьдыг одоо тэгэхээр ахтуу 2 болж таарлаа. Тий. Номхотхон унлах туртай тийм Баатар Ирээс юм байгаа. За тэгээд нөгөө аимшигт химээрээ бусдахын тулд түүнд Пегасус хэрэгтэй болсон. За тэгээд Пегасусыг олж авъя гэд явж Ликиас буцаад төрлөх нутагт очсон байгаа. За түүний төрлөх нутаг нь Коринт шүү дээ, тий. Коринтын ойролцоо Перине гэдэг нэртэй булаг байж тэр булаг дээр Пегасус бууж ирээд нисж байгаа тэнгэрээс бууж ирээд ундаалдаг байсан юм байна. Тэгээ Баатар Ир маань тэнд очиод Пегасусыг номхотох гэж удаа дараа оролцсон боловч чадаагүй. Пегасус түүнээс хурдан байсан, нисдэг байсан учраас Белерофон яаж чадахгүй байж. Тэгээ тэр юу яаж? Тэр нуурын дэргэд унтчих л дээ. Унтчихт нь баатруудыг ивэгч охин тэнгэр Афина түүний зүүдэн дээрээд түүнийг одоо ундаалдаг булгийнхан дэргэд түүнийг номхотгоо. Тэгээд номхотгоч нь чамд энэ хэрэгтэйгээд алтан хазаарыг түүний хажууд орхиод тэгээд тэр мөн далаа тэнгисийг хэрэгчээж хүлэг мордыг хэрэгшээгч Посейдонд өргөлөөс өргөөрэй гэж хэлээ зүүдэнд нь орж. Тэгээ Белерофон өглөөс ирэхэд түүний хажууд алтан охин тэнгэр Афинагийн үлдээсэн алтан хазаар байсан. Хазаар ногт гэдэг те. Хазаар ногт байсан. Ямар ч охин тэнгэр өөрийн нэр живээс юм байна гэдгийг ойлгоод хазаар ногтыг аваад өөрийн эцэгтэй бас Пегасусын эцэг тэнгис талааг хэрэгшээгч зориулаад өргөл барьц өргөсөн юм байна. Тэгээд далавчт морь Пегасусыг тэр булган дээр ундаалахаар ирэхэд нь алтан хазаар ногтоо ашиглаад түүнийг номготгоод унсан юм байна. Уг нь бол алтан юу байхгүй бол нэрч хоорондоо тулалдах байсан.
тулдч чадахгүй нөгөө нисэн явчихаар нь яаж чадахгүй хажууд нь зөндөө хонцсон шүү дээ. Белерофон маань. Энэ номхотхон гэхээр надад нэг тийм хүлэн бодогдсон л та. Тулалцсан болов яасан бол гэдэг. Алтан хазар ногтно. Афина охин тэнгэрч юу нь бол баатруудыг ивэж. Ираклисийг Персеус тусалсан, Ираклис тусалдаг байсан, Тесеус тусалдаг байсан. Тэгээд энэ удаад Белерофон тусалж байгаа. Тийм охин тэнгэр. Өөрөө тулаанч мэрэгэн охин тэнгэр шүү дээ. Энэ Пегасус ер нь энэ грекийн энэ одоо домгууд тэр иш олон дахиж гардаг уу? Нэг олон гардаг уу? Харин тийм баха тий. За ингээд Белерофон Пегасус хоёр маань анд нөхөд болсон юм байна. За тэгээд Белерофоныг уналтсан учраас тэр Ликия нутагт эргэж ирээд Химераг устгасан. За Химераг устгахын тулд яасан бэ гэхээр хэдийгээр Белерофон Пегасус хоёр нисэж байгаа боловч Химера руу ойртож чадахгүй байж. Учир нь тэр галтуулын лав мэт халуунаар төрөгдөг учраас 3 толгоогоор төрөгдөг учраас яач чадахгүй байж, ойртож чадахгүй, жадаа шидэд ч гэсэн түүний нэг толгойг хатгаж чадахгүй байж л та Белерофон. Тэгэхээр түүнд нэг санаа толгоонд нь орсон нь бул том хар туулгыг олоод галаар түргээд байгаа толгоор нь шидэд хоолоонд нь ороо гацаацсан юм байна. Хоолоонд нь орж гацхад галаар түргэж чадхаа болоод тэр амруу нь орсон хар туулга хайлаад түүний хоолоонд байгаа галтай нийлээд хайлаад түүн нөгөө галаар түргэж чадхаа болох тэр хооронд нь Белерофон түүний толгойг жадаараас үлбээд амархан гिचэн дийлсэн гэдэг. Тэнч нэр жадад баатар юм байл шүү дээ. Тий. Ийхүү Белерофон маань Химераг устгаад Ликийн хаан Йоботост иргэн ирж л дээ. Йоботос хаан түүнийг аимшигт мангасыг устгацсан итгэж чадахгүй. Гэхдээ агуу хүчтэй баатар гэдгийг нь ойлгоод түүн дахин нэг сорилт өгсөн нь Амазончуудыг устгаад ирээгээд явуулж. Тийм үү? Тий. За тэгэхээр Амазончууд хаана байсан бэ гэхээр бас л өнөөгийн Туркийн газар нутаг бага азад байсан. Домгийн хувьд ч тэнд байсан сүрэг одоо бүлэг эмэгтэйчүүд тулаанч бүсгүүчүүд юм байгаа. За тэр тулаанч бүсгүүчүүдийн талаар өмнөх дугаар дээр орж исэн. За тэр тэр нь Амазончууд ер нь бол зөвхөн эмэгтэйчүүдийн юм community. Одоо овг аймаг юм байгаа. Тэд зөвхөн нөхөн үржихэн зорилгоор бусад овг аймагуудтай нэгдэж ирчүүдтэй ирэмээ харилцаанд нөхөн үржихэн зорилгоор ирэмээ харилцаанд ордог. Тэгээ жирэмсэн болоод эрэгтэй хүүхд төрөх юм бол аавд нь буцааж өгч өсгүүлээд эмэгтэй хүүхд төрөх юм бол өөртөө аваад дайчин эмэгтэй болгон өсөгдөг тийм гарамгай дайчин эмэгтэйчүүдийн овг аймаг юм байгаа. За тэгээд Белерофон баатар маань Пегасустайгаа очиод баатарлаг дайчин Амазончуудыг амархан гитэн дэлгэсэн байна. За тэгээд Амазончууд баан өөрөө бас бага азд байсан гэж штэ тий. Тэгэд ингээ энэ домгийг харахаар бол нөгөө Йоботос хаан маань ерөөсөө дандаа бага азд байгаа өөрийн дайснуудыг Белерофоноор устгуулж исэн байгаа. За тэгээд эргээд ирчлээ Йоботос хаанд би Амазончуудыг дараад ирлээ. Одоо яах вэ гэж. За гэтэл Амазончуудыг дараад ирсэн учраас түнд дахин нэг даалгавар өгөөд Соломичуд гэж овг аймгийг бас дараад ирээгээд явуулж. Тэд нар нь бол нөгөө Ликийн газар нутгийн хойд хэсэгт байдаг тийм зэрлэг догшин балмад овг аймаг байж л дээ. Тэр зэрлэг догшин овг аймагуудыг устгаад ирээгээд явуулахад нь Белерофон маань далавчт морьтойгоо очиод бүгдийг нь амархан устгаад ирсэн байна. За тэгээд энэ юу н дилдэшгүй агуу баатар болж таарлаа шүү. Би нөгөө Протустэй хадам хөргөн хүүгийнхаа даалгаврыг биелүүлж чадхаа боллоо гэд өөрийнхөө Ликийн нутгийн хамгийн агуу баатар ирчүүдийг цуглуулад Белерофоныг хороо гэж явуулж. Белерофон ч гэсэн энэ даалгаврыг нь одоо тэднэр нь биелүүлж чадаагүй гэсэн. Белерофон бүгдийг нь өөрийг нь алах гэсэн санаарсан бүх Ликийн нутгийн баатруудыг ч гэсэн устгацсан юм байна. Тэгэд өөрийнх нь нутгийн баатруудг болчихсон өстөн дайснуудаа бүгдийг нь устгуулсан. тэгсэн. Йоботос хүн яасан бэ гэхээр Белерофоны агуу хүч чадлыг хүлээн зөвшөөрөөд нэгэн шийдвэр гаргасан түнд өөрийн охиныг гэргээ болгон өгөөд тэр нь одоо Антеягийн дүү Филона гэдэг үзэсгэлэн охиноо гэргээ болгон өгөөд өөрийн газар нутгийнхаа талыг өгөөд усан үзмийн тариалангийн талбайгаа хуваалцахыг зөвшөөрөөд өөрийн нутаг Ликиад суурьшуулсан юм байна. За хоёул хамтран ажиллагчаа танилцуулъя. За тийм. За дугаарын хамтран ажиллагчаар үрждэг сар хариултаа хадгалын үйлчлэгийг санал болгож байгаа. Худалдаа хөгжлийн банк оролцож байна. За хариултаа хадгалыг гэдэг үйлчлэгээ байгаа. Ер нь ингээд юу гэжтэй. Хадгаламжиндаа мөнгө хийнэ гэдэг бол ер нь жоохон төвөгтэй асуудал байсан. Үйл ажиллагаа ихтэй. Тий. Заавал ингээл
Ингэнтэйг нь одоо дансруугаа оронч гэдэг юм уу. Бидэнд өөрийг яг дансруугаа хийлнэ. Тэгээ сарын тэдэнд хий. Бүр дээр үед болохоор бүр банкн дээр очиод ингээд шатгалуулалт хийдэг байсан гэл маш төвхтэй байсан бол худалдаа хөгжлийнхэн байна. Энэ үйл явцыг одоо хөнгөвчлөөд ерөөсөл өдөр болгон одоо хадгаламж руу ч мөнгө орохоор ийм та үйлчлэгээнүүдийг санал болгож байгаа. За энд нь бол маш гоё одоо хариултаа хадгалаа гэдэг үйлчлэг байна. Карт уншуулах болгондоо л хадгаламж руугаа мөнгө хийгээд авах боломжтой. За жишээ нь би 6500 төгрөгийн кофе авлаа гэж бодоход би карт уншуулганд 7000 төгрөгөөр одоо 1000 төгрөгөөр бүхэлчлээ гэж та сонгоод тэнгууд миний картнаас 7000 төгрөг хасагдчихдаг байхгүй. Тэнгууд нэг 500 төгрөг илүү гарчиж байгаа шүү дээ. Тэр чинь шууд л нөгөө миний хадгаламж руу яваад орчих. Ингээд ер нь худалдаа авалт хийх болгондоо л миний хадгаламж нэмэгдээд байна л гэсэн үг. Өөрийн хадгаламжийн дансад орлого нэмээд байна гэсэн үг байна тий. Ерөөсө танд ямар ч юу байхгүй. Дарамт гэх юм уу? Тэгэд илүү үйлдэл хийгээд байх ямар ч тийм шаардлага байхгүй. Дарамтгүй хадгаламжаа нэмэх танд өөрт чинь мэдэгдэхгүй юм чинь гол. Тэгэхээр юу амар гоё байгаа шүү дээ тий. Тийм байна. За нэг юм үйлчлэгээ бол хоёр дахь нь өдөр бүр хоримтлуул хийгээд. Энэ бас амарх. За орой болгон миний данснаас бутархаа үлдэгдэл юм маань миний хадгаламж руу хийгээд байгаа. Орой болгон. За жишээлбэл миний дансны үлдэгдэл өнөө орой 88500 төгрөг байлаа гэж бодоход 500 ингээд бутархаа байлаа гэж бодно шүү дээ. Тэгмээ тэр 500 чинь миний хадгаламж руу ороод байгаа. Тэгэхээр эн чинь бас та өөрөө мэдгүй байж байгаа л бас л дарамтгүйгээр хадгаламжаа нэмээл гэнэ гэсэн үг болж таарах нь. Тэгэхээр ер нь энэ хоёр үйлчлэгийг ер нь хоёулангийн идэвхжүүлсэн байхад миний одоо хадгаламж бол дорхноо л одоо ихсээд байна л гэсэн үг. Тийм байна. Өөрөө ямар ч гүйлгээ хийхгүйгээр хадгаламжаа нэмээл энэ тий. Нэмээл байна. Тэгин чинь ерөөсө хураамж татвар энэ төр биш шүү дээ. Миний хадгаламж руу миний санхүүгийн сахилга баттаа миний арыг дааж байгаа тэр данс руу ороод ийн гэсэн үг. За тэгэхээр өөрөө ч мэдлгүйгээр өөрийнхөө санхүүгийн одоо сахилга баттыг хангаж араа даахыг хүсч байвал та бүхэн худалдаа хөгжлийн банк руу хандаж болох юм байна. За ингээд худалдаа хөгжлийн банкны дурын салбарт хандаад хэлбэр хоримтлал гэдэг энэ үйлчлэгийг авах боломжтой. Тэгэд энэ хариултаа хадгалын өдөр бүр хоримтлуулъя гэдэг чинь юу нэ үнийн дүнгийн сонголтуудтай шүү. 1000, 2000, 3000 гэ 5000 хүртэл сонголтууд байна. Би өөрөө тохиргоо хийх юм байна тий. Өөрөө тохиргоо хийх. За тэгэхээр аль болох ер нь дэлгүүрлөө ороод 100,000 95000 төгрөгийн юм авлаа гэхэд 100,000-ыг уншуулчихад яах вэ тий. Тэнгүүтэр 5,000 ч шууд хадгаламжуулж орчих واخхой. Тэгэхээр дорхноо л хадгаламж нэмэгдэнэ л гэсэн үг. Гой үйлчлэг байна. Өстой гой үйлчлэг байна. За ингээ манай нэвтрүүлэг ивент итгэж байгаа худалдаа хөгжлийн банктай баярлалаа. За хоёлоо домгоо үргэлжлүүлээ тий. За тэгээд Белерафон маань Ёбото сааны хайр ивэлийг олоод мөн түүний айц болчихлоо шүү дээ тий. Тэгээд Ёбото саа маань өөрийн охин Филиноиг түнд гэрэг болгон өгөөд өөрийн газар нутгийн талыг өгсөн гэдэг. Энэ охин чинь нөгөө нэг хор найруулдаг охины дүү юу тий? Тий, Антеягийн дүү. Антея. Тий. За тэгээд Белерафон маань Ликия нутагт юу нь бол хаан суусан гэдэг. Ёбото сааныг нас ороход хаан суусан гэдэг. Гэхдээ түүний төгсгөл нь мэдээж эртний грекийн домогзоо Баатрын төгсгөл эмгэлтэй байхгүй бол сонирхолтой болчихно. Грекүүд маань хошин шог комед баатарлаг туйс тэгээд плюс эмгэнэлт маш туртай учраас. За түүний төгсгөл нь яаж ярддаг вэ гэхээр грекэд хубрис гэсэн ойлголт байдаг. Грекчүүдийн сэтгэлгээнд. Hubris. Тий. Хит бардамнахыг хэлж байгаа өөртөө. Хитийдсэн бардамнал. Өөртөө хит итгэх, өөрийн хүч чадвар, одоо ур чадвар ч юм уу те хүч чадал, ур чадвар, мэдлэг. Өөрийн хийсэн гавьяад юу н хит бардамнах. Түүндээ зөвхөн өөрийгөө би өөрөө мундаг учраас өөрөө сайн байсан учраас энэ бүгдэд би хүрсэн гэд энэ дээр нэг одоо бас нэг юм нэмэлт юу орж иж байгаа нь бурхтыг үгүйсгэх. Өөрийгөө бурхттай энэ тэнцвүүд үзэх. Миний энэ гавьяа ур чадвар те амжилтанд бурхад ямар ч нөлөөгүй. Би өөрийн чадлаар энэ бүгдийг бий болгосон гэдэг ойлголт байхгүй юу? Ийм хүмүүсийг хубрис гэдэг. Тэгэхээр хубрисүүдийн талаар бол домогдоо бид нэр ер нь бол нэлээд ярьсан. Чи нөгөө уран гарт зохиолчтой архитект Дедалусыг ярьжсэн. Одоо түүний хүү Икарусыг хубрис байсан гэдэг. Тэр хоёр далавч зохиогоод тэнгэрт өөд нисж байгаад аав нь хүүдээ наранд бити хий тойрхон нисээрээ. Нарны одоо тэг цацраг туяа дулаан далавчны чин лаг хайлуулад бутран унах болно. Далай тэнгис газарт бити ойр хит ойр бити нисээрээ далаанчийг далавчны чи өдийг салгаад газарт унж усан дунж өөх болно гэж хэлээ. Дундуур нь нисээрээ яг л газар тэнгэр хоёрын дундуур нисээрээ гэж загтаг байхгүй юу. Тэгэхээр эхний грекүүдэд нөгөө алтан дунд ч гэсэн ойлгомж чинь грекүүдээс гаралтай Сократ түүнийг номлодог байсан.
хит их баян биш, хит их ядуу биш, хит жаргалтай биш, хит зовлонтой биш. Ер нь бол нэг алтан дунджийг баримтлаад явах нь урт амьдрал хол газар нь хүргэнэ гэсэн зарчим. Тэр Дедалус Икарус хоёрын домгон дээр ч гэсэн тэр гардаг байхгүй. Гэтэл Икарус хүн аавынхаа үгийг сонслгүйгээр тэнгэрт ниссэн, наран дойр ниссэн, зөвхөн бурхтын шуудын иргэшээдэг тэр дээр дүүлэн нисэх одоо газар дээрх бүх зүйлийг дээрээс харна гэдэг мэдрэмжинд хит автцсан учраас наран дойр нисээд наран дойр ниссэн учраас түүний далавчны лаан хайлаад далавч нь бутран унаад газарт далаа тэнгист унаад живж үсэн гэдэг. Тэгэхээр ер нь бол нөгөө хитийцэн бардам нь бол өөртөө хит итгэлийг ер нь бол буруу шаадаг. За Белерофон монд бас тийм зүйл болчдөг байхгүй юу? Манайд бас тийм үг байдаг шүү дээ. Адгийн дураг бие магтана л. Адгийн дураг бие магтана гэдэг үг байна үү? Адгийн тэнэг. Адгийн тэнэг бие магтана гэдэг. Тийм. Дараах тэнэг нь ямар тэнэг ихнэрээ магтана. Тэгээд нэг тэнэг нь морой магтдаг. Морой магтдаг тийм. За тэгээд Белерофон маань хаан суугаад өөрийн иргэшэл нутагтаа болоод Лики хаан болоод сайхан амьдарч ясан боловч тэр нөгөө Пегасусыг уналтаг тэнгэр дээд нисдэг учраас өөрийгөө бурхтай зөвлөж гисэн. Яг тэгж таар. Өөрийн тэр Химера мангасыг устгасан, Амазончуудыг устгасан, Соломичуудыг устгасан энэ бүх гавьяага өөрийн хүч чадал хэмээн бодож эхэлсэн учраас Олимп бол руу давтлахаар шийдсэн. Бүрөө Зөвхөн бурхтын иргэшээдэг Олимп бол руу давтлаад Олимпийг эзлэнэ гэж тий өөрийгөө бурхтын хэмжээнд авчнаа гэж. Одоо бодсон учраас тэр дэшээ Олимп бол руу нисгэтэн тэнгэр ирсийг иргэшээгч бурхад түүнийг харж агаад морин хідг нэлгээгээд түүний далвчид морь Пегасусыг хатгуулсан юм байна. За тэгээд нөгөө морин хідгэнд хадгуулсан Пегасус маань нөгөө бүлгэн гэдэг нь шүү дээ тий. бүлгэн. Бүлгаад Белерофоныг унгасан. Белерофон газарт унаад унахдаа бас юм ширүүн үзүүртэй одоо бутлаг модонд хатгуулаад нүдэн сохорсон гэдэг нэг хөлбөр дээр. Нөгөө хөлбөр дээр бол нүдэн сохроод үлдсэн амьдралаа тий сохор одоо зовлон зүтгүүр одоо тэр дунд өнгөрсөн гэсэн нэг хөлбөр байдаг. Өөр нэг хөлбөр нь өөрийгөө бурхтай энэ тэнцлээ гэж үзээтэй тэнгэр өд Олимп болоор нисгэтэн бурхад түүнийг солиоруулчихсан гэдэг юм. Солиорч галзууруулад эрүүл оюун ухааныг нь байхгүй болгоод тэгсэнд тэр газар унаад үлдсэн амьдралаа мэдээж зовлонтой, зүтгүүртэй бусдад дадлагдаж урт удаан амьдралыг зовж шаналж өнгөрөөсөн гэж гардаг. Бурхны цустай амч нэлийн удаан амьдэрсэн байж таараа тийм ээ. Тий. За тэгээд Белерофоны манд омгоны юм байгаамаа. Тийм байна. Тэр төрний юу гэлээ нөгөө бие магтдаг чинь. Хубрис. Энийг ер нь хүмүүс их яах хэрэгтэй юм байна. Та сайн мэддэг байх хэрэгтэй. Ер нь бие магтаж болохгүй юм гэдэг. Тэг хитийдсэн. Хитийдэж болохгүй тийм. Яг хийсэн юм бол хэлж болно л та. Бие тоож болно. Би өөрийгөө ингээд тоох ёстой шүү дээ хэрэгтэй тийм. Гэтэ хитийдэж болохгүй тийм. Хитийдэд эхлэхээр л юм ихтэйд эхлэхээр л ер нь болохоо байдаг болоод эхэлдэг. Тийм. Манайд ч тийм хүмүүс зөндөл байгаа тийм ээ. Харин тийм. Бие магтдаг. Тийм хүмүүсийг харахаа өмнөөс нь ичээд идэг. Тэг мэдээж хүн нөгөө өөртөө ихтэй байх, өөрийнхөө чадaltaй, хүч чадaltaй тэг бардамх нь бол ёсны зүйл гэж боддог. Гэхдээ тэр нь хэмжээтэй байх ёстой. Хитээдэд ирэхээр хүн буруу шийдвэр гаргаж эхэлдэг. Тэр хүний уналт эхэлдэг. Түүнийг Белерофоны домог харуулж байгаа. Тийм байна. Хит өндөрт нисвэл өндөрөөс унахад тэр хэмжээний хүчтэйгээр унана, илүү өвдөн, илүү шанална л гэсэн үг. Яг тийм. Ч одоо сайхан их нэртэй улс оронтой эзэн хаан болцсон байж аль шүү дээ. Тий. Тэнгүүд Олимп руу би давтлах ёстой мэн гэж мангартж ихснээр энэ хүн ийм имгэлтэйгээр төгссөн байна тий. Гэтэл өөрийн нөгөө хийсэн олон тэр гавьяаг өөрийн хүч чадалгаа бодцсон. Гэтэл тэр бол Пегасус байсан учраас тэрийг бүгдээ хийсэн. Гэтэл тэрийг мартцсан. Учраас Пегасус мориноосоо унж байгаа байхгүй. Тийм байна. Мориноосоо унаад юу чишээ гэдэг нь харагдчих тий. За энэ Баатрыг бид сайн мэдэхгүй юм байна. Бид нар бол Hercules энтриг бол сайн мэдэн шүү дээ тий. За тэгвэл энүүгээр кино хийдэг болохоор бас мэдэхгүй байж магадгүй юм тийм ээ. Бодохгүй бас. За тэгин чинь нэг кино хийж байгаа гэсэн. Нолан чинь. Тий. Гэтэ яг нөгөө Белерофоныг одоо сонгодын эртний грекийн алт үе манай эртний өмнөх 3 дугаар зуунаас хойш ер нь бол нөгөө Пегасусыг Персеус уналгаа болгосон гэдэг тэ хувилбарууд гарч ирсэн учраас тэр кинон дээр Perseus Pegasus-ыг унжаагаар гарч байгаа юм. Тийм үү. Тий. Clash of the Titans дээр шүү дээ. Тийм юм байгаамаа.
За өнөөдрийн домбог маань ингээд өндөрлөө. За баярлалаа зулаа. Баярлалаа. За нэвтрүүлэг танд YouTube-ийн Од Мөндөр сувгаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 хос толгойн Од Мөндөр радиогоор хүрсэн дугаарыг илүү эрүүл, илүү бүтээлч ураатай Iron Circle болон Худалдаа хөгжлийн банк ивент итгэлээ. За баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудад баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.